Архим үнд үзэгчтэй манай Frame podcast-ийн уран зохиолын болон маань хөө эхлэхэд бэлэн боллоо. За өмнөх дугааруудаараа бид нэр алдарт одоо Ирландын, Шотландын гэж болох алдарт зохиолч. Америкийн юм уу? Америкийн юм тий. Томас Майнерийн Цагаан Бэйли. За англиар бол White Gauntlet гэдэг тий. За мөн одоо Английн алдарт зохиолч Даниэл Дефогийн Robinson Crusoe. За Эрнест Миллер Хемингуейн за Нобелийн шагналт Өвгөн тэнгис гэсэн зохиолуудыг зарласан. За мөн өмнөх дугаараар бид нэр Фёдор Михайлович Достоевскийгийн Гимзим романыг зарласан бол өнөөдөр бид нэр за Францын сонгодог зохиолуудын баг ноён оргилж гэж зарим талаараа хэлж болох үз ийм одоо номыг зарлах гэж байна. За энэ бол Францын алдарт зохиолч Виктор Мари Хьюгогийн Шовдор хүмүүс The Miserables те Шовдор хүмүүс гэдэг роман байгаа. За Виктор Хьюгогийн хувьд бол Хавьяас бэлгийнхаа агуу хүчээр Францын утга зохиолын нэр төрийг ер нь дэлхийд хамгаалсан суут зохиолч гэж үзэж болно. Энэ хүн бол бараг тэр чигээрээ 19-р зуунд амьдарсан. 1802 онд төрж 1885 онд нас орсон. За нийгмийн шудраг бус явдал, бузар булаа бүхний эсрэг өөрийн одоо дуу хоолойгоо зохиолороо дамжуулж хүргэсэн ийм одоо зохиолч байгаа. За энэ хүний хэд хэдэн зохиолтой монголчууд маань сайн танил. За тухайлбал бид нэр Собор Париска Богоматери буюу Парисын дэрхийн сүм гэдэг зохиолоор нь бид нар мэднэ. За Гаврош хүү, за мөн инээмтгий хүн, зоригт далаачид гих зэрэг одоо зохиолоор нь бол монголчууд бид бүхэн аль хэдийнэ энэ Францын одоо сонгодог уран зохиолын агуу том төлөөлөлтөд танилцсан гэж юу хэлж болно. За Францын алдарт зохиолч Виктор Мари Хьюгогийн хувьд бол 1802 оны 2 дугаар сарын 26-нд төрсөн бүх цаг үеийн Францын хамгийн агуу зохиолч гэж зарим одоо судлаачид бол үздэг. За аавынх нь хувьд бол Наполеоны үед бол Францын армийн офицер байсан. За ер нь бол Виктор Хьюгогийн бага нас бол хэрмэл амьдрал. Ер нь Виктор Хьюгогийн амьдрал тэр чигээр юм хэрмэл байдалтай өрнөсөн гэж хэлж болно. За Наполеоны эсрэг дайнууд дууссаны дараа бол Виктор Хьюгогийн хувьд Парис сууж амьдрах болсон. За энэ бол Парис гэдэг нь өөрөө соёлын том төв хот учраас эндээ бол одоо боловсрол эзэмшиж улмаар бол одоо зохиол бүтээлээ тойрогч эхэлсэн байгаа. За миний хувьд бол энэ хүний зохиол бүтээлтэй хамгийн анх би нөгөө инээмтгийн хүний 6 дугаар ангийн хүүхд байхдаа уншиж танилцж байлаа. Тэгээс эрт уншаад. Маш эрт уншсан, маш хүнд зохиолыг Gwynplaine Deya гэдэг тий одоо их тийм маш сонирхолтой зохиол байсан. Тэгээ манай орос хэлний багш Нарангэл багш маань бол одоо манай анги даасан багш нь биднийг уншуулж байсан. Их юм зузаан. За бүр бараг бүтэн жил уншсан. 600 тий 600 гаруй уцтай юм байсан. Сүүлд нь оюутан болсны дараа дахиад орос хэл дээр нэг уншсан. За Виктор Хьюгогийн хамгийн анхны зохиол бол нөгөө толгойлогч Бюг гэдэг 14 настайдаа бичиж 16 настайдаа засварлсан ийм одоо хамгийн анхных нь роман. Энэ дээр бол яг хуу Ямайкийн арал дээр үйл явдал өрнөн. Тэгээ энэ дээр байгаа Африк гаралтай боолууд хэздийнхаа дарлалыг эсэргүүцэж бослог гаргаад за энэ бослогыг бол толгойлогч Бюг удирддаг. За ингээд энэ тэмцлэл бол баатарлагаар тэмцсэн ч гэсэн даруулж байгаа ийм бослого байдаг. За энэ дээр бол Бюг толгойлогч Бюгийг цаадласнаар бол зохиол дуустдаг. За Виктор Хьюгогийн хувьд бол ерөнхийдөө өөрөө Францын бүгд 8 дахчуудын талд зогсдог. Үнэнээсээ болж олончуудаа бас адлагдаж, хилмигдэж, хөөгдөж, цөлөгдөж явсан. 1870 онд ч нөө Франц Прусийн дайн болж байгаа шүү дээ. Прусийн цэрэг Парисыг орж бүслэх үед бол Парист байсан. Тэгээ бүсэлтийн талаар бол маш сонирхолтой тэмдэглэлүүдийг бас бичиж үлдээсэн байдаг. За энэ хүний олон армаанууд бий. Шовдор хүмүүс, инээмтгийн хүн, Шекспир, Бяцхан Наполеон, Парисын дэрхийн сүм гэдэг. Ер нь бол энэ романууд нь бол дэлхийн сонгодог зохиолуудад онцлог. Миний яг Виктор Хьюгогийн хамгийн сүүлд миний уншсан ном бол за зоригт далаачдыг би 10 жил байхдаа уншиж байсан. Хамгийн сүүлд уншсан ном бол 93 год буюу 93 дугаар он гэдэг. Энэ ном бол баг хамгийн сүүлийнх нь арман байх гэж би ойлгосон. За тэгээд ер нь бол энэ дээр бол нөгөө Маркиз де Лантинак гэж хүн гардаг. За тэгээд одоо энэ романаар бол ерөнхийдөө хувьсгалын тухай. За тэгээд ер нь маш сайхан түүхэн арман гэж юу ойлгож болно. За тэгээд энэ нэгээр бол ерөнхийдөө Францын хувьсгалын тухай одоо таньж мэдэх юм боломжтой. За Виктор Хьюгогийн хувьд бол 1885 онд буюу 83 наснда хорвоогийн мөнх бүсийг үзүүлж нас орсон. За ингээд насан эцэст бол Франц даяар гашуудаж Францын тугийг бүх хийлгэж оршуулганд нь баг одоо тий одоо Францын олонч том хотод бол одоо ингээд оршуулганд цуваанууд явж тэрийг тоолох бол баг сая орчим хүн оршуулганд
оролцсон гэсэн юм байдаг. Ер нь Франц ч гэсэн өнөөдөр энэ хүний нэрээр нэрлсэн асар олон гудамж талбайнууд бол байдгийн билээ. Тэгээд өнөөдөр Free Podcast-ын энэ удаагийн ээлж дугаар ихэхэд бэлэн боллоо. Жохон нуршуу эхлэл болчлоо уучлаарай. Гэхдээ яахын аргагүй бас сэтгэл хөдлөлд энэ хүний тухай ярьчлаа. Ингээд дэлгэр бат маань өнөөдөр надтай хамт байна. Өнөөдөр бид нар Францын алдар зохиолч Виктор Мари Хьюгогийн Шов Трумус гэсэн зохиолыг ярихад бэлэн боллоо. За Жан Важан гэдэг гол дүрийн хүн гарч байгаа, Гаврош гэж гарч байгаа тийм ээ. Гих газет гэж гарч байгаа. За ингээд зохиолынхон задлал орё. За дэлгэр батта энэ өдрийн мэндийг хүргье. За танд болон бас үзэгч сонсогч нартаа өдрийн мэндийг хүргэе. За энэ дээр бас Франц зохиолыг бас эхлэхээс өмнө яг нэг зүйл хэлэх хэрэгтэй юм байна. Юу гэдэг одоо манайхан бол би бол жишээлбэл жоохон байхдаа Виктор Гюго гэл тэр нэг орсоор л явж байгаа шүү дээ. Гюго гэл сүүлдээ ихэнх нь Хэгэр ашиглаад Виктор Хьюго гэл те. Яг Францаараа болоод ирэхээр Виктор Hugo ч гэдэг юм шал өөр болоод явчихдаг те. Тийм болохоор Монгол уншигчдад маань илүү ойр дотн байснаар нь дөрүүдийн нэрийг болон газруудын нэрийг ер нь Орос тал руугаа Оросоос Монгол руу орж ирсэн тал руугаа илүү яриад явцсан зүгээр юм болов уу гэж бодож байна л да. За ямар ч тач яг таны хэлсэнчлэн Виктор Хьюго бол ер нь Францын хувьсгалын ер нь Францын ард түмний эцэг шүү дээ тий. За тийм болохоор мань хүний өөрийнх нь амьдрал яг л одоо Францын хувьсгалын дараах үе буюу 1789 оны хувьсгалын дараанаас тэгэл ер нь маш их эмгэг замраагүй байдал үүсээл. Тэрнээс 20-30 жилээрөөсөө бараг маш олон жилийн хувьсгалтай байсан гэж хэлж болно тий. Нэг талаас мань хүн өөрөө бол ер нь роялист буюу хааны талыг дэмжигч илүү тийм барууны үзэл баримталтай байсан гэж. Гэхдээ ер нь Виктор Хьюгогийн бас амьдралд нь болон энэ улс төрийн үзэл баримталд нөлөөлсөн зүйл бол ерөөсөө л Парисуудын гудамжинд байгаа ядуус болон өсөж байсан тэр хүүхдүүдийг хараад энэ бол буруу дэглэм юм байна гэд өөрийнхөө үзэл баримтлалыг зүүн болгож ингэж шилжүүлсэн буюу одоо Republican болоод байна шүү дээ. Бүгд найрамдах болоод байна шүү дээ. Тэгэхээр ер нь яг тэр амьдралынх нэг юм 20-од наснаас эхлээд сонгодог романтизм руу бол татагдсан орсон байна л да. Эргэлт буцалтгүйгээр. Тэгэхээр гэр бүлийг нь бас ингээд хараад үзэхэд бол ерөнхийдөө нэлээд сэхэтэн гэр бүлээс гаралтай. За аав нь бол Жозеф Леопольд Сижисберт Хьюго гэж хүн байгаа. За Наполеоны армид бол генерал байсан. За эх нь болохоор Катерина Софи Тревельон гэж бас улс төрийн хувьд хаан засагт бас үнэнч роялист эмэгтэй байсан. За бас үнэтэй боловсрал эзэмшсэн ийм хүн. За тэгээд энэ хоёр том боловсралтай хоёр одоо хүний хүүхэд болж төржээ. Тэгэхээр аав нь бол Наполеоны армийн генерал гэхээр бүгд найрамдах. Ээж нь болохоор роялист буюу Бурбоны өксөний Луи одоо хааныг дэмждэг байсан гэхээр маш том юм зөрчлөлөнд ингэж өссөн шүү дээ, тэ. За Хьюго бол бага насндаа бол Испани, Италиар бол маш их аялсан байдаг. За тэгээд энд бол мэдээж байгаль орчны соёлын ялгаа. За тэнд хүмүүс ямар их ядуу амьдарч байгааг бол хүүхэд насндаа бол харж за тэгээд энэ нь бол өөрт нь маш том нөлөөлсөн байдаг л та. За тэгээд цаашлаад ер нь яг таны хэлсэнчлэн маш бага наснаас яруу найраг сонирхож яруу найраг гэж одоо бичих одоо зохиол бүтээл роман бичих төлөө бол татагдж орсон байдаг. За мөн 17 настайдаа бол Францын хаан засгийн газраас уран бүтээлийн уралдаанд хүртэл одоо шагнал авч байсан. Тэгэхээр бас маш эрт үедээ эрт наснаас бол бэлэн тодорч гарч иржээжээ гэж. Анхны төгрүүдийнх нь нэг нь болохоор Одиссей поэзи де Версей гэдэг 1819 онд бичсэн юм зохиол. За Ромын католик шашин хаан засгийг магтандуулсан романтик өнгөйстэй ингэж ерөн зохиол бүтээлүүд нь эхэлжсэн байна л да. За тэгээд хаант Францын хамгаалагч залуу уран бүтээлчийн дүрээр нийгэм гарч ирсэн. Тэгэхээр одоо ер нь шовдор хүмүүс бол хаан засгийн эсрэг, дарлагч ангийн эсрэг гэдэг утгатай ингээ бүтээл байгаа шүү дээ. Гэхдээ эхний үеийг нь харахаар хаан засгийг одоо тэр монархийг одоо хамгаалагч гэсэн хамгийн анхны шагналыг авч ирсэн гэхээр бас намтар нь маш юм сонирхолтой болж ирж байна л да. За мань хүний хувьд бол хэл найруулгын хувьд Франц хэлийг арай өөр төвшөнд оруулсан. Одоо Александр Сергеевич Пушкин бол Орос хэлний эцэг гэдэг шиг, Виктор Хьюго бол орчин үеийн Францын утга зохиолын хэлийг үндэслэгч илүү сайжруулагч, дээр нь романтизмын үеийн хамгийн том төлөөлөл болж ирж байгаа юм л да тий. За тэгээд мэдээж одоо 1830-аад он гэдэг бол Францын нийгэм, улс төр, эдийн засаг бүх одоо нийгмийн бүх анги давхаргал бол
маш докторгүй хөдөлгөөнтэй юм уу байлаа л да тий. Тэгээ энд бол нийгэм бол маш ингээд хорц өөрчлөлтүүдэд байн орж исэн. За одоо ч гэсэн ер нь Францууд их хувьсгал хийх дуртай гэмээр. Ер нь түүхэнд бол Франц маш олон хувьсгалууд маш хувьсгал дуртай артам шүү дээ тий. Энэ үед бол 1830-аад донд бол Луи Филипп хааны либерал хаан засаг үүсэж гарч ирсэн үе. За тэгээд энд бол нийгэмд ядуурл шудраг бус байдал бол газар авсан байсан. За энэ үед бол Хьюгогийн үзэл бодол нь өөрчлөгдөж эхэлсэн байна л Луи Филиппээс болоод. Тэгээд ерөнхийдөө дээдсийг биш ард түмнийг төлөөлөх хэрэгтэй байна. Ядуучуудын дуу хоолой болох хэрэгтэй байна. Уран бүтээлчийн хувьд гэж бодсон байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ үзэл шилжих тэр хамгийн чухал эргэх цэг нь бол Парисын амьдралын харанхуй дунд явсан. За тэгээд шоронгоор явсан байгаа өөрөө. Ялангуяа эмэгтэйчүүдийн шоронгуудаар явж исэн. За дээрээс нь тэр эмэгтэй хүнд тохиолддог зовлон, тэр одоо амьдралын хүнд хэцүү бэрхшээлүүдийг бүгдийг нүдээр үзсэн хүний хувьд бол ард түмний талд орох хэрэгтэй юм байна гэж бодсон гэж. За ингээд аль биесээр зүүн жигүүр ингэж болсон. За бас таны тэр дурддагчлан Хьюго бол 1845 онд Францын парламентын гишүүн болсон. За тэгээ бүгд найрамдах засгийн идэвхтэй хамгаалагч болсон. За тэгтээ 3 дугаар Наполеон гэдэг одоо Наполеоны угсааг залхамжилж гарч байгаа 3 дугаар Наполеон төргийн эргэлт хийгээд 1851 онд Хьюго бол ардчлалыг хамгаалсан илтгэл тавьсны хатлаа цөлөгдөөд за одоо Бэлэг ус руу за дээрээс нь Жерси, Guernsey зэрэг ийм арлуудад газруудад цөлөгдсөн байна л да. Тэр нөө Жерси гэдэг чинь одоо Британий яг өмнө Жерси, Guernsey гэдэг хоёр арлууд шүү дээ. Тэгэхээр тэнд байхдаа ер нь зохиол бүтээлээ хийхэн. Тэр нөө зохиолч тэрийн цөллөгөнд явахаараа агуусууд бүтээлүүдэд тойрогддог юм шиг санагдаж байна л да. За цөллөг бол ер нь Виктор Хьюгогийн намтрын хувьд бол баг гэгэрлийн үе байсан гэж тооцсон байна л да. Тэгээд ер нь өөрийнхөө намтраа үзэл сурталаа уран бүтээлчийн үүргээ бол маш их шүүн тунгаасны эцэст бол шовдор хүмүүс буюу одоо энэ Францаар нь одоо зөв хэлж гэнэ үү буруу хэлж гэнэ мэдэхгүй. Гэхдээ Les Miserables гэх юм болов тий шовдорлох хүмүүс, шовдор хүмүүс, зовлонт хүмүүс ч гэдэг юм уу тий. Тийм англи дээр орчуулсан нэрүүд их олон янзаар орчуулсан байдаг шүү дээ. The Miserables гэж байгаа юм, The Miserable Ones гэж байгаа юм, The Poor Ones, The Wretched Poor, The Victims, The Dispossessed гэх ингээд аяга олон янзаар бас англи хэл дээр буусан байдаг. Тэгээд ингэж аяга олон орчуулалт орчуулж байгаа зэрэгс бол Франц нэрээр нь тэр чигээр нь Miserables гэдэг нь л өгсөж байгаа шүү дээ. Тэгээ ер нь одоо ч гэсэн байнгын ер нь өдөр болгон шахуу дэлхийн томоохон хотуудад одоо энэ юу жүжигэн дуурн тавигдаж байгаа шүү дээ. Мюзикл ч гэдэг юм үргэлж тавигдаж байгаа тий. Бас Холливуудын яг энэ шоудер хүмүүсийн бас гоё тийм мюзикл гоё кино байдаг. Үзэгчдэд бас үзэх юм бол маш сонирхолтой тийм кино байгаа. За хувь хүнийхээ хувьд бол Виктор Хьюго хүний сэтгэлийг бол маш нягт ажигладаг. Дотоод шанал гээрлийг дүрслэх чадвараараа тухайн үеийнхээ зохиолчдоос ялгардаг байсан. За зохиолууд нь бол дан ганц үйл явдал үүдгүй. За мөн ер нь хүний мөн чанар. За тэгэл нөгөө л сэтгэлийн аврал, нийгмийн хариуцлага гэж юу вэ? Итгэл найдварын тухай бол гүн гүнзгий утгыг агуулдаг. За энэ нь бол ялангуяа Парисын дархийн сүм дээр бас яг энэ хүний сэтгэл зүй, хүний мөн чанарыг маш их гаргаж ирсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь Виктор Хьюгогийн хэлснээр бол хүний дотоод хүн чанарыг дээдлэн судлах нь ямар ч хувьсгалаас хүчтэй үр дүн авчирдаг. Тийм учраас хүмүүсийг дотоодоос нь дотроос нь гээрүүлэх хэрэгтэй гэдэг ийм үндсэн санаатай ийм хүн байна л да. Тэгээд ер нь одоо энэ шовдор хүмүүс зохиол нь бол бас манай цөөнгүү үзэгч сонсогч нар маань аль хэдийн мэдэх байх, бас уншсан байх, үзсэн байх. За ер нь ядуу гэмт хэрэгтэн гэж нэрлэгдсэн ч гэсэн яг үнэндээ ариун сэтгэлтэй хүний хувьслыг за мөн ёс суртахуун хууль хоёрыг мөргөлдүүлсэн философийн зохиол юм аа. За тэгээд ер нь энд бол ёс суртахуун хууль хоёрыг ингэж тавьж байгаа л за дээрээс нь хажуугаар нь эрх чөлөө орно. Босод томоохон ойлголтууд ингээд орж ирнэ гэж. Тэгэхээр яг энэ зохиол нь бол Хьюгогийн амьдралын турш тохиромжлогдсон итгэл үнэмшил, амьдралын гашуун сургамж, нийгмийн тэгш бус байдлын эсрэг зогсох үзлийн үр дүн болж. Тэгээд бас яг одоо юу гэдгийг Виктор Хьюго бол миний одоо ингээд харж байгаа монголчууд бол Францын уран зохиолтой илүү ойрхон байсан бол бусад одоо яг Англи, эсвэл 100% Америк, эсвэл бүрд орны уран зохиол хийсэн илүүтэй Францтай ойрхон байсан гэж бодогдоод одоо нөгөө Александр Дюмагаас эхлүүлэл
маш олон гараа уншдаг те. Тэгээд хиний Виктор Хьюгогийн бас яг энэ шовдор хүмүүсээр нь гардаг газет охины дүр байдаг шүү дээ. Тэр газет охины бас ингээд тусдаа газет охин гэдэг өмнө гаргасан юм нэмхэн бас юм ном байдаг. Тэрийг би ингээд анх уншиж байхдаа бол ер нь миний амьдралын зорилго бол ер нь энэ газет охины төлөө юм байна гэж яг анхныхаа яг өөрийн одоо нөгөө хувь хүний үзэл бүрлдэх зүйлийг газет охиноос одоо Виктор Хьюгогийн газет охины төлөө амьдрах хэрэгтэй ер нь шавдрлагдсан хүмүүсийн төлөө ч гэдэг юм уу гэдэг үгээ бас авч ирсэн. Дээрээс нь Ханс Кристиан Андерсны шүдэнс зардаг охин гэдэг бас одоо яг хувь хүний хувьд бол шүдэн зардаг охин болон газет охин хоёрын төлөө байх хэрэгтэй. Эснийг тийм үндсээр явдаг л та. Хүмүүрийн зөвлөх харилцан мэдлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол зарим нь өрсөлдөгчөө ялахыг, нэгдмэл байхыг, мөрөөдөлдөө хүрэхийг, өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Виктор Хьюго бол яг энэ шовдор хүмүүс зохиолоо бичих санааг гудамжинд чулуу шидчихсэн хүүхдийг хараад ерөн зохиолынхоо бичих сэтэл төрсөн гэдэгтэй чулуу шидэд тоглож ирсэн хүүхдийг цагтаа очиж баримтлаад авчирч шээ. Тэгэхэд энэ одоо яг за мэдээж олон нийтийн газар чулуу шидэд байх нь буруу. Гэхдээ энэ бол хүүхэд хууль дүрм зөрчсөн. Гэхдээ ёс суртахууны хувьд баримтлах зөв үгүй юу ч гэдэг юм уу. Яг нэг юм эсрэгцлийг хараад яг энэ ч хэлээд за ер нь энэ бол хоёр том зөрчил юм байна. Мэдээж зөрчил дээр л санаа үүсээ, зөрчил дээр л бүтээл гарч байгаа шүү дээ. Хамгийн чухал зүйл чинь. Тэгээд ер нь шовдор хүмүүсийг бичих санаагаа авсан гэж. Тэгэхээр үндсэн зохиолоо бол 17 жилийн турш бичсэн гэхээр хүний амьдралын бас их том хугацаа шүү дээ. Тэгэхээр анх яг зохиолын ажиллаа 1845 онд орсон байна л да. Тэгээд тэрнээс хойш 17 жилийн турш одоо тэгэл амьдрал нь бас нэлээд олон эргэлттэй, нухчаатай байсан учраас юм болов уу. За тэгээд зохиолын ерөнхий одоо бүтц зохиолын хүрээний хувьд бол нэг хүний түүх бол биш. За тухайн үеийн Францын нийгмийн бүх давхрыг хамарсан. За философи, шашин, хууль, хувьсгал, хайр, их хүний сэтгэл, шударга ёс зэрэг маш олон чиглэл сэдвийг хамарсан бүтээл. Гэхдээ үзэгч нар маань бас юу гэдгийг за 1830-аад оны үеийн Парис, Францын нийгэм биднэрт хамааралгүй гэж бодож болохгүй л дээ. Яг гэх юм бол энэ мөнхийн сэдвүүд дагалдаал яваад байгаа байхгүй тий. Нөгөө мораль, этик, нөгөө хайр дурлж гэдэг юм. Тэгээд зохиол нь үндсэндээ 5 том хэсэгтэй, 48 бүлэгтэй, 365 жижиг хэсэгтэй. За хэсгүүд нь бол үндсэнд 5 том хэсэг нь бол эхлээд Фантины тухай гарна. Эмэгтэй хүний талаар, эмэгтэй хүний зовлонны талаар, за түүний охин газетийн талаар 2 дугаар бүлэг үндсэнд том хэсэг нь. За аврал ба өсөлт гэх үү. За 3 дугаарх нь Мариус гэж залуу хувьсгалч. За энд бол хувьсгалын талаар болон хайрын талаар орж ирнэ. 20 гаруй насны Мариус гэж Францын нийгмийн нэг хувьсгал залуугийн талаар байгаа. За 4 дугаарт мөн хувьсгал болон эрхлэг тэмцлийн талаар. За сүүлийн хэсэгт бол Жан Вальжан аврал, уучлал, сүүлчийн үнний талаар. Ер нь яг энэ зохиол маань протагонист буюу яг ийм нэг гол дүртэй гэж ярихгүйгээр маш олон гол дүртэй болоод явчихж байгаа юм л да тий. Ер нь Фантин, Казет гэсэн гол дүр, Мариус гол дүр, Жан Вальжан гол дүр, Жавер гол дүрч гэдэг юм уу. Олон гол дүртэй. Зохиолд бол гэхдээ яг үндсэн гол дүрийн хувьд бол харахад бол Жан Вальжаныг дагаад явчихж байгаа шүү дээ тий. Гэхдээ Жан Вальжан гол дүрхээс илүү хүний нийгэм өөрөө гол дүр. Ер нь яг энэ зохиолын хувьд бол тий. Энэ бол ер нь нэг хүний тухай түүх биш, бүхэл ард түмний тухай түүх юм аа гэж. За тийм мэдээж хэрэг одоо ингээд гарсан даруйдаа маш олон хувь зарагдсан Франц, Бельги, Англи, Герман зэрэг маш олон газруудад хэвлэгдсэн Европын томоохон хэлнүүд дээр хэвлэгдэжээ гэж. За энд бол бас дэлхийн бусад орнуудын шовдор хүмүүстээр яаж хүлээж авсан бэ гэхээр 19-р зууны төгсгөлд бараг бүх Европын хэл дээр хэвлэгдсэн Орос, Герман, Англи, Испани, Унгар, Польш зэрэг орнууд өгтөлвөл нийгмийн шүүмжлэл, шашны философи, хүний эрхийн тухай гол зохиолуудын нэг болсон. За ялангуяа Оросын зохиолч
Лев Николаевич Толстой, Хьюгог бол жинхэнэ хүний оюун санааг тольдож чадсан суудхан гэж нэрлэжсэн бол Достоевский бол Виктор Хьюгогийн бүтээлийг сэтгэл зүйн гүн гүнзгий бүтээл гэж үнэлсэн байдгаа гэж. Гимзи мессеж өндөр үнэлсэн байдаг шүү дээ, өөрийн бичсэн. Хураангуулаад хэлэхэд бол Жан Вальжан гэж талхуулгаалсан хүн байгаа шүү дээ. Одоо өөр талхуулсантай. Өөр үлсэндээ талх. Энэ цагаатгаж болох юм шиг те. Тэр 10 жилийн хоригхол авчиж байгаа байхгүй те. 19 жилийн шоронд хоригдох. Тэгээд хүн дэглэмтэй байнгын ажлын чулуу зөөнч гэдэг юм уу. Тэгээд тэр Жан Вальжан гэж хүн шоронд эдлэх ёстой ялаа эдэлсэн бүх зүйлийг одоо эдэлсэн. Гэхдээ яг энэ зөв ял шийтгэл байсан уу? Шудраг ус нь хаана байсан бэ гэдэг. Тэгээд Жан Вальжан бол шоронгоос ингээд маш төвөгтэй итгэдэг баг оргож гэж хэлж болохоор ингээд гараад явцдаг штэ тий. Тэгж явахт нь нэг сүмийн нэг епископ цолтой Мэриэл гэж ламтай хуврахтай таарад тэгээ тэр нь хоолж ундлаад цагдаа нараас нуугаад тэгээд тэр шөнийг өнгөрүүлдэг. Харин өглөө босоход бол мань хүн Жан Вальжан бол сүмийг орхиж явсан байсан. Гэхдээ орхиж явахдаа сүмийн нэг лааны суурийг уулгаалаад явцсан байдаг. Гэхдээ сүүлд нь цагдаа нар Жан Вальжаныг олоод Мэриэл лам дээр авчираад за энэ таны хулгад алдсан зүйл мөн үү? Энэ таны зүйл мөн үү гэхэд энэ наадах чинь Жан Вальжан миний найз шүү дээ. Би наадаханд чинь бэлгэлсэн юм аа. Би найзлаа юмаа бэлгэлсэн. Наад чинь хулгаач биш ээ. Зүгээр наадах чинь би бүрэн өмгөөлнө гэдэг Мэриэл бол Жан Вальжаныг тэгж авардаг те. Дахиад нөгөө гайхдаг шүү дээ өөрөө те. Тэгээ өөрөөсөө хичдэг шүү дээ те. Яг тэрэн дээр Жан Вальжаны амьдралын бүр эргэлтийн цаг авчиж байгаа байхгүй те. Яг уучлал нэгүүлсэл гэдэг нөгөө Христийн шашны гол зүйлийг бариад ийм юм байна. Одоо би ингэж амьдрах хэрэгтэй юм байна. Шудраг үнэнчээр, чин үнэнчээр явах хэрэгтэй юм байна гэдэг нь яг тэнчнээс гарч ирдэг. За тэгээд ер нь Парис хотын алдартай томоохон үйлдвэрүүдийг барьсан. За тэгээд яг өөрийнхөө хүчээр босч ирсэн. Тэгээд шинэ тэр буржуаз улс юм уу да. Тэгээд шинэ хөрөнгөтөн болоод ер нь амжилтанд хүрсэн гэх юм уу те. Тэгээд хотынхоо мэр одоо хотын дарга хүртэл болсон байгаа шүү дээ тий. Тэгээд за энэ бол Жан Вальжаны түүхэн гэж явж байгаа тий. Гэхдээ Жан Вальжаны араас хөөж явж байгаа түүнийг барих гэсэн Жавер гэж цагдаа байгаа шүү дээ тий. Ер нь жандарм байгаа байхгүй. Тэгээд Жавер бол маш олон жилийн турш Жан Вальжаныг хөөж байгаа. Тэд гэдэг нь яг дугаараар нь тэгдэг. Би тэдийг заавал олох ёстой. Би хуулийг мөрдүүлэх ёстой гэж. Гэхдээ ихэнх уншигчд бол Жаверийг энэ маш муу дүр шүү. Энэ их тааламжгүй эсрэг талын дүр гэж дүгндэг хэдий ч гэсэн Жавертс өөрийн гэсэн үнэн байдаг шүү дээ тий. Дүрм, журам, ёс, горим, хууль, ёс бол хамгийн дээр байх ёстой зүйлээ. Одоогийн Францын нийгмийг харахад дүрмгүй анархизм ихэдсэн учраас л ийм зүйл болж байгаа. Тийм учраас тэр дэг журмыг би мөрдүүлэн сахиулах ёстой шүү дээ. Миний хийж байгаа зүйл зөвөө гэж өөрөө өөртөө зөв. Бас дээрэс нь нөгөө л түрүүний бас ярьдаг Кантын философийн хувьд бол бас дүрм журм мөрдүүлнэ гэдэг чинь зөв л болчихж байгаа юм л да тий. Гэхдээ нөгөө талаас талхуулгаалсан Жан Вальжаныг олон жил мөрдөж явна гэдэг бол бас утгагүй юм шиг тий. Тэгэхээр энд яг нөгөө уухгүй мөрдөж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр хоёр бүр хоорондоо таарж байгаа шүү дээ олон жилийн дараа тий. Тэгэхэд ерөөсөө төсөөлөхгүй юм чинь Жан Вальжан гэж. Гэхдээ хардлага сэрдлэг бол бас байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд энэ бол тэр хуулийн болон ёс суртахууны хувьд тэр зөрчил нь явж байгаа. Манайд ч гэсэн ийм хэрэгүүд гардаг шүү дээ. Жишээлх юм бол юу гэдэг вүлээ. Жижигхэн ингээд бараг 50000 төгрөгийн үнэтэй юм хулгайлсан хүүхдийг олон жилийн хорих ял өгсөн тохиолдол тийм факт байна. Жишээлбэл сүүлд 2008 оны сонгуул орчин сонгуулинд байгаа хар мигмар гарагчлуу тэр үчнээс тиймэрхүү юм бас болж лээсэн юм байл л тийм ээ. Хууль яг суртахуунтай нэг хэмжээнд байна уугүй юу? Яг хууль ёс суртахууныг мөрдүүлэх хамгийн дээд хүчин зүйл мөн үгүй юу гэдэг асуултыг Виктор Хьюго асууж байгаа юм л да тий. За Жавер дээр бас нэмээд хэлэхэд өөрөө бол ёс суртахуунтай хүн. Гэхдээ тухайн үеийн хууль ийм байж за тэгээд Жавер бол сүүлдээ өөрөө амиа эгвдэгдэг дүрлэлтэй. Тэгээд хэрвээ хууль үнэн биш харин энэрл бол үнний төлөө жинхэнэ зам юм бол би хинт ч хүн шүү дээ гэд амиа хорлдог. Тэгэхээр хууль цааз гэж үндсэндээ хууль мөрдүүлнэ хэрвээ гэмт хэрэг хийсэн бол түүнийг яллна шийтгэн гэдэг үндсэн үүрэгтэй байгаа шүү дээ. Хэрвээ яг хүнийг
зөвөр яллах, зөвөр шийдэх, гэмт хэрэг үйлдвэрлэхгүй байхын хамгийн дээд хувилбар нь өршөөх юм бол тэрийг мөрдүүлэх гэж явах нь миний хувьд юу юм бэ? Өөрийнх нь амьдрал тэр чигээр утгагүй болчихж байгаа байхгүй тий. Тэгээд амиа хорлох жишээтэй. За энэ бол энэ хоёр хүний амьдрал бол ингэж юм зөрчил дунд ингэж явж байгаа юм л да тий. Нөгөө талаас Фантини дүр орж ирж байгаа тий. Тэгээ энэ бол ядуу эмэгтэй нөхөртэй хаягдсан. Жоох охинтой Казет гэж жоох охинтой. Ойдлын үйлдвэрт ажиллаж байсан чинь ер нь ажлын байрны бэлгийн дарамтаас болоод хөөгдчихдөг ч үлээ. Давхар бие үнэлдэг. Тэгж мөнгө олж иж Казет охиноо хийж яадаг. Гэхдээ охиноо өөр дээрээ байлахгүйгээр өөрөө маш их ажилдаг учраас охиноо Тенардегийнхэн гээд нэг гэр бүл рүү аваачаад охиноо үлдээгээ. За миний охиныг сайдар харж гараа. Би ингээд сар болгон тэдэн мөнгө ингэж явуулж байна. За манай охин ингэж харж хандж гараа гэдэг. Эсрэгээр нөгөө Тенардегийнх нь бол бүрстэ бүтлгүү хүмүүс байдаг шүү дээ. Тэр юун ёс суртахууны яа усгч байхгүй тийм хүмүүс байгаа байхгүй. Маш залжин, хухай, сувдаг тийм хүмүүс байдаг. Тэр Фантини бүр маш олон цагаар ажиллаад явуулсан мөнгийг Казет охинд зарцуулах нь бүхэл өөрсдийн одоо эрх ашигын хувьд зарцуулдаг. За тэгээд жин маш олон хүнийг лойвэрдэг. Ер нь товчноор бол лойвэрчин ихтэй эмхтэй эхнэр нөхөр Казетийн амьдрал бол тэнцээстэй жинхэнэ там болж байгаа. Аимшигтай өдөржин ажилуулна, хоолунд баг өгнө, хувцсыг нь солихгүй, гараа угаахт нь уурладаг ч гэдэг юм уу. Нэг тийм одоо Тенардегийнхний гэр бүл гээд. Энэ Тенардегийнхний гэр бүл бол яг тэр чигээрээ яг тухайн үеийн Францын нийгэм хүнд шууд фильтргүүгээр тусах юм бол яг ингэж харагдаж байна гэдгийг л шууд харуулж байгаа юм л да тий. За тэгээд ер нь Фантини яг ингээд хэсгийг ингээд уншиж хахад ер нь эмэгтэй хүнийг ойлгох, эмэгтэй хүнийг хүндлэх, эмэгтэй хүний хувь заяа ямар хэцүү вэ гэдгийг бас уншигчд маань ойлгож байгаа юм л да тий. Тэгээд ер нь охиноо тэжээхийн тулд шүдээ хүртэл зардаг. Үсээ хүртэл тайрж зардаг тий. Нөгөө үсээр чинь нөгөө тэгжин хэнцэр аристократ эмэгтэйчүүд чинь толгоон гоёл дээрээс нөгөө юуг хийн штэ. Химэл үсээ хийн штэ тий. Фантини үзэсгэлэнтэй бас их гоё эмэгтэй гэж дүрслэгддэг штэ тий. Тэгээд Жан Вальжан бол Казет охиныг нь олж хараад за би өөр дээрээ авч болох юм байна гэж боддог. Тэгээд ер нь бол Фантин бол бас зохиол дээр үхдэг дүрлэлтэй. Гэхдээ нас нөхчөөсөө өмнө охиныг нь сайн хүн авчээ гэдгийг хараад сэтгэл нь намраад за одоо ингээд надад ямар ч асуудал байхгүй гэж байгаа мэт одоо хорвоог орхидог ийм дүр байгаа. За Казетийн дүр буюу за аврагдсан хүүхэд гин цайлган, цагаахан, цагаан цаас. Энэ зохиолын баг хамгийн гэгээтэй дүр нь Казетийн дүр байдаг байх шүү тийм ээ. Тийм шүү дээ. Тэг ер нь Казет тэгээд Фантини охин ер нь бол ямар ч хүнд байдалд орсон өөрийнхөө итгэл тий одоо найдвараа алддаггүй ийм цэвэр ариун ер нь нэг тийм гэрэлт ирээдүйн бэлэг тэмдэг болж энэ зохиолтой нэлээд гард юм уу гэж харагддаг л да. Тэгээд яг Жан Вальжан дээр очисноор Казетийн амьдрал бол бүр оронгоор өөрчлөгдөж байгаа юм л да. Тэр дүр зураг тодорхой гарч ирж байгаа тийм. Тэгээд Жан Вальжан бол охиныг Казетийг яг чин сэтгэлээсээ хайрладаг. Тэгээд мөн одоо ер нь бол энэ Жан Вальжан болон Казетийн хоорондын харилцаан дээрээс л ер нь тэр итгэл тий одоо найдвар бүх зүйл бол айгүй тодорхой гарч ирж байгаа юм л да тийм ээ. Казет дээр бол за сүүлдээ бол ингээд зохиол мэдээж Казетд бол амьдрал бас хайр бэлэглэн за тэр бол Мариус гэдэг. Мариус гэж залуу байгаа тийм. Хувьсгалч за боловсралтай, сайн гэр бүлээс гаралтай, төлөвшсөн, зөв бодолтой ийм хувьсгалч залуу байгаа. Ер нь залуу хүмүүс ер нь баг хувьсгалч байт юм шүү гэж бодогдохоор хэмжээний те. Тэгээд түүний найзууд Мариус болон түүний найзууд за бүр Гаврош гэж жоохон хүү хүртэл хувьсгалын далбаанд дор нэгдсэн байдаг шүү дээ. За тэгээд хайр, итгэл, хувьсгалын үзэл нь романтик сэтгэл гэдэгт осолдог. За Мариус бол Казетийг хайрладаг. Жан Вальжаныг бол эхэндээ бол тэр хоёр хүнтэй нэг юм асуудалтай байсан. Гэхдээ сүүлд бол ингээд учраа олдог талаар ерөн зохиол төр маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. За Мариус бол итгэл найдварын бэлэг тэмдэг. Хувьсгалын дараах сэргэлт шодрог өсны шинэ 90 үе ирнэ гэсэн Францын нийгмийг зөвгөнсөн, сайн нийгмийг зөвгөнсөн ийм одоо санаа бол Мариус болон Казетийн энэ хайр дурлал болон тэдний итгэл найдвар дээр нь бас харагддаг л да. Тэгэхээр миний хувьд бол яг одоо Монгол улсад маш олон Мариус хэрэгтэй юм болов уу гэж бодод байгаа юм да.
За Тенардигийн гэр бүл бол тэр чигээрээ хар бараа юм тий. нийгмийн толилтонд болж байгаа юм л да тий. Шунал, завхаарл, за тэгээд хоёр нүртэй зан чанар. За ер нь л одоо тэр нийгмийн болохгүй бүтггүй бүх юмний илэрхийлэл Тенардигийн гэр бүлээс л яг тодорхой козетиг авч байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол Фантины охиныг бол ер нь нэлээд зоддог, даралдаг, мүлждэг, ажил их хийлэгдэг. За ер нь бол идэж өөртөө бас дараа нь дайны үеийн үед бас хүн амтан дээрэмдэж тонож тэгээд шархацсан цэрэг мэрийг дээрэмдэж амьдардаг байсан. За ер нь бол ер нь энэ яг Тенардигийн гэр бүл бол яг юу шүү дээ. Одоо ерөнхийдөө зохиол эсрэг тал юм одоо. Одоо энэ бараан тал нь гэх юм уу те. Тэгээ ер нь бол хүн хэрхэн яс суртахуунгүй болж орчлонгийн гэрэлт ер нь тэр зохиолын яг сүлдэртэй тал бол энэ Тенардигийн гэр бүл дээр бол нэлээ тодорхой харагддаг юм. Ялангуяа Фантинтай козеттай харилцаанаас нэлээ харагддаг юм болж анзаарчихсан л та. Энэ дээр бас нэг сюжет гарч ирдэг нь козет бол Тенарди нарт дарлуулж ингэж хог навш шиг харьцуулсан зодуур дарамтны дунд өсөж давсан ийм охин аврагдаад харин шал өөр шин гэрэл гэгээ буюу Мариус гарч ирээд тэгээд ер нь яг энэ нийгэм ингээд өөрчлөгдөнө ховсгал нийгмийг өөрчлөн бүгд найрамдахчууд ялна гэсэн ингээд юм харуулж байгаа юм шиг. За Тенарди бол магадгүй хуучны роялистууд ч юм шиг, хуучны барууны буюу илүү консервативчууд ч юм шиг. Мариус бол шин зүүнний талыг илтгэж байгаа гэдгээр бас нэг талаас маш том юм ховсгалын улс төрийн юм роман болж таарж байгаа юм л да тий. За тэгэд Мариусын хувьд бол бас ер нь Парист ховсгал өрнөж байгаа. Оюутнууд, ажилчид бол бослого өрнүүлдэг. Ер нь тэгж бас ярьдаг шүү дээ. Ер нь ховсгалт хамгийн өртөмтгий одоо ховсгал хамгийн хийдэг хүмүүс бол оюутнууд. Хэрвээ ажилчид нэвтчих юм бол нийгэм өөрчлөгдөх нь тодорхой болно гэж. Тэгэхэд Парист бол оюутнууд, ажилчид бослого өрнүүлдэг. За Мариус бол эдгээр залуусын нэг ядуу айлын хүү. Гэхдээ боловсролтой хүмүүжил сайтай. За тэгээд козетд мэдээж татагдана, бие биенээ хайрлана. За тэгээд ер нь Мариус болон тэдний нөхдийн одоо ховсгалын талаар бас маш том руу гаргаж өгдөг. За тэгээд Парист тулаанд ордог шүү дээ тий. Парисын тухайн үеийн засаглаж исэн хүмүүстэй хүмүүсийн эсрэг ховсгал залуучууд тулаанд орно, буудалцсан, гаврош өхөнч гэх юм уу. Том сонирхолтой үйл явдлууд бол гарнаа. Тэгээд энэ үеэр бол Жан Вальжан бол Мариусыг аварнч гэдэг юм уу. Ингэж явдаг. За ингээд Козет болон Мариусын хайр бол сүулдэ мэдээж гүнзгийрнэ. За тэгээд хамтдаа амьдрах мөрөөдөл бол залуус бол тээсээр явна. Гэхдээ хажуугаар нөгөө нийгмийн бужигнаан бол байгаа л байгаа шүү дээ тий. Жан Вальжан бол мэдээж охиноо тавьж явах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа юм л да тий. За гэхдээ ер нь Мариус бол нэг тийм ховсгалж хизээ мүдгүй баригдчих магадгүй учраас ер нь охиноо Мариус төхөн зүгөөгүй юу ч гэж бас боддог. Тийм ер нь бодолтой. Гэхдээ охиныхоо аз жаргалыг бол хамгийн дээр тавина гэж боддог. Тэгээ энэ бас нэг юм эцэг хүний хайр бас гарч ирж байгаа юм л да тий. За тэгээд ер нь өөрийнх нь яг тэр шоронд маш олон жил байсан. Дээрээс нь өөрийг нь үргэлж мөрдөж хавчдаг Жавер гэж нэг хүнтэй. Тэгэд энэ бүх байдлаас ер нь охиныгоо холдуулаад нэг сайн гарт өгч нэг өөрт нь чухал байсан юм шиг байна л да. Тэгэхээр энэ бол яг өөрийгөө ингээд золиослох, өөрийгөө үүсгэх, тэгээд маш ингээд хамгийн зөөлөн байдлаар хүнийг далд байдлаар хайрлах гэдэг бас орж ирж байна л да. Тэгэхээр за тэгээд Жан Вальжан бол нөгөө Козет Мариус хоёрын хайрд саад болохгүй тулд өөрөө ор сурахгүй алга болдог. За тэгээд Жан Вальжан бол өгөхийнхээ өмнө Козетд бол өөрийнхөө жинхэнэ амьдралынхаа түүхээ ярьж өгдөг. За тэгээд Мариус бас нөгөө божигнааны үеэр Жан Вальжан өөрийнх нь амийг аварсан юм байна штэ гэдэг сүүлд мэддэг л дээ. Тэгээд энэ үе бол мэдээж нөгөө үннийг хүлээн зөвшөөрөх, өхлийг баясгалтайгаар ухагдах. За тэгээд хүн ер нь гэгэрч чаднаа гэдгийн бас илэрхийлэл болсон ийм хэсэг байгаамаа гэж бүлэгч юу лээ Жан Вальжаны сүүлчийн өдрүүд гэж байдаг болов уу лээ. Тийм нэртэй бүлэг байдаг болов би андуураад байна уу? Тийм баха. Тийм баг. Яг л нөгөө бүх юмудаа ингээл бүх асуудлуудаа шийдээд бүгдийг ингээд өөрөө орхиж одож байна гэд. Тэгээд ялангуяа ер нь миний хувьд утга зохиол, уран зохиолын ном уншснаас хойш хамгийн хүчтэй, хамгийн том зөрчилтэй диалог бол
энэ Жан Вальжан, Жавер хоёрын хооронд ер нь болдгоо. Тэгээ мюзикл дээр хүртэл яг тэр хоёрын яг диалогийг бүтнээр нь гэж тавьж хагаад яг ингээд харахад бол хоёулаа маш ингээд ийм логиктэй рационал аргументууд ингээд дэвшүүлдэг. А гэхдээ амьдрал юм байна, ийм байна. Хин ялах үүдг тэр хоёулаа сөхөрдөг. Ийм тухайл юу юм л да. Тэгэхээр ер нь Виктор Хьюго энэ зохиолоор дамжуулаад түүхийг өгүүлэхийг мэдээж зөвхөн одоо түүхийг мэдээж харуулаагүй. За энд бол нөгөө л түрүүний хэлдэгчлэн нийгмийн бузар булаа. Сэтгүүдийг бүгдийг илчилсэн. За тэгээ ёс суртахууны шинжилгээ хийх ёстой болжээ гэдгийг Францын арт түмэн ер нь нийт дэлхийд дахина зарласан гэж. За тэгээд цаашлаад ер нь одоо энэ бол бас ер нь Францын, Оросын ч гэлтгүй ер нь их бас энэ барууны уран зохиолчдын, утга зохиолчдын бас дэвшүүлж гаргадаг санаа буюу мэдээж одоо барууны ёс суртахуун бүх хэм хэмжээ бол дийлэнхтэй бол христийн шашин дээр ер нь тогтдог шүү дээ, тэ. Үндэслэгдэж явдаг учраас тэдний соёл бол христийн шашин дээр байдаг учраас шовдор хүмүүс тэр энэ христийн шашны нэгүүлсэл, аврал гэдэг зүйл бол бас нэлээд том тавигдах баха. Бид нэр одоо юу гэдгийг албан ёсоор монголчуудын ингээд шашин гэхэд бол нэг ойролцоогоор нэг 50% нь одоо бүдэг бадаг тооцоо гаргахад бол будны шашинтай гэж ярих бах тий. А тэгэд ер нь тэрнээс 60 орчимч гэдэг юм уу тий. А гэхдээ бос нь бол за би ер нь шашингүй үзэлтэн шүү дээ. Ер нь шашин хэрэггүйч гэдэг юм ийм ойлголт их түгээмэл байдаг шүү дээ тий. 35 байдаг болов тий. Би одоо статистикээр жоохон дурчиж магадгүй тийм тэгж харж ирсэн шиг санаа тий. Гэхдээ бас ингээд яг уран зохиол ингээд яагаад хахад энэ том зохиолчд яагаад шашныг тэр үзэл санааг ингэж их зохиолтой шигтгэж оруулдаг гэдэг нь бас зүгээр нэг хэрэг биш юм аа гэж. Шашин хэрэг одоо бид нар энэ дэлхийн ертөнцид шашингүй нийгэм, шашингүй байсан бол ямар аимшигтай байх байсныг бол төсөөлхийн аргагүй тий. Тэгэхээр шашингүй байж болно. Гэхдээ хэрвээ юу гэдэг барууны нийгмийг ойлгохын тулд энэ зохиолуудыг ядаж л одоо Гётегийн Фаустыг ойлгохын тулд Библийг уншсан байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Иймэрхүү бас судалгааны юмнуудыг давхар хийх хэрэгтэй байхаа гэж бас санагдаж байна. Гэхдээ за энэ дээр бас альва зүйлд сохроор бүү итгээрэй гэдгийг Жаверийн дүрээс бас харж болно л доо. Ер нь бол хууль дүрэнд сохроор итгэдэг нэг тийм төрийн төмөр нүүр гэж манайхан ярьдаг шүү дээ. Тэр бол хит хууль дүрэнд сохроор итгэсэн байна. Гэхдээ энэний хажуугаар бас хүний хүн чанар, тэр хүний dignity гэж зүйл байгаа шүү гэдгийг үргэлж санаж яваарай гэж хэлдэг. За ингээд зохиол бол мэдээж одоо ядуурл тэгш бус байдлыг бол ядуусын дуулал гэсэн тэр хэсгээс нь бол харж болно л доо. Ядуус өөртөөхөө зовлон ярина. Өглөөнөөс үдэш болтол ажиллана. Гэхдээ зөвхөн талах баг зэргийн шөлний төлөө миний би маргааш амьдрах уугүй юу гэдгийг ч мэдэхгүй байна. Миний хүүхдүүд бүгд өлсөж байна. Одоо юу гэдгийг гэх мэтийн яг тэр ядуус тохиолддог асуудлууд. Гэтэл яг хажууд нь байгаа. Яг нэг хотод амьдарч байгаа хүмүүс нь төсөөлхийн аргагүй эд баялаг дунд умбаж шумбаж амьдарч байна. Одоо доошоо харах цаг болсон юм биш үү гэдэг. Яг мюзикл дээр энэ төр бас look down хүмүүс тэнд яаж амьдарч байгааг хараач та харахгүй өнгөрөх болгондоо ямар нэгэн зүйлийг гээж байх вэ дээ. Та доошоо хараач. Энэ хүмүүс ямар их аимшигтай амьдарч байгааг та нэг хараад үзээч гэж хэлдэг л дээ. Тэгэхээр яг тэр арт түмний дуу хоолойг бол Виктор Хьюго яг тэр нарийнхан биерээрээ бол бичиж гаргасан гэж. Тэгэхээр яг энэ бол нэг 200-аад жилийн өмнө тохиолддог асуудал, нийгмийн асуудал юм шиг боловч Монголын нийгэмд, өнөөгийн нийгэмд бол байсаар л байгаа асуудал л да. Тэгээд хит ингэж энэ баян ядуугийн зааг те. Тэгээд энэ бас ингээд юу гэдгийг хитрхи амьдралаас тасрах тийм үзэгдэл бас байдаг юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр яг энэ бол яг эндээс гарах хамгийн гол гарцсан зүгээр миний хувийн бодлоор бол тэгш боловсрал юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр нөгөө яг энэ бүхнийг хийж байгаа хамгийн гол зорилго бол танин мэдхүү. Тэгээд цаашдаа ер нь соёнгийн гэрлэл гэж үзэж байгаа шүү дээ. Хүн болгон дотроосоо хүн болгон уншигч, хүн болгон танин мэдхүүч байгаасай гэж ингэж хүсэж байгаа нь. Яг л одоо Виктор Хьюгогийн 200 жилийн өмнө арт түмэнд зориулж бичсэн энэ номтой адилхан бууж ийн л да тийм. Тэгээд мөн шовдор хүмүүс төр хайрын тухай оруулж ирсэн. Ер нь хүн төрөлхтөн маш олон
жилийн турш хайрын тухай тодорхойлолтыг, хайрын тухай ном одоо романуудыг зөндөө гаргасан. За гэхдээ ер нь бас яг энэ яг тэр хайр юмаа гэж дүгнээд ингээд яг ганцхан энийг л хайр хэлнэ гэж Виктор Хьюго үзээгүй. Харин хайрыг олон янз хэлбэртэй байдаг гэдгийг бас биднэрт ойлгуулж байгаа. Эхийн хайрыг бол Фантин маш гоё гаргаж ирж байгаа. Фантины дүрээр одоо Козетиг хайрлах хайр. За мөн одоо өргөмөл аавын дэгтэд эрэгтэй хүний ямар нэгэн хар бараан зүйлгүй янз бүрийн одоо ардын санаагүй хайрыг Жан Вальжан Козет охиныг хайрлаж өсгөж байгаагаар нэлээд харуулж ирж байгаа. За мэдээж энд бол бидний мөнхөөс дурлал бол Козет болон Мариус хоёрын хайр сэтгэлээр. За тэгээд мөн одоо эндээс үндэслэж за мөн одоо Жан Вальжаны хувьд бол Жан Вальжан бол аюу тийм энэрэнгүй хүн болж байгаа шүү дээ сүүлдээ. Маш тийм энэрэнгүй тий. Тэгэхээр энэ талаар бол хайрыг нэлээ олон янзаар харуулсан. Тэгээ энэ дэр нэг юм санаал гарч ирд юм л да. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах юм бол ерөнхийдөө зовдөг. Тэгээ эцэст нь энэ ингээ зовлон болоод дуусдаг. Бусдын төлөө амьдрах юм бол чаргал ирнэ гэдгийг бол Жан Вальжаны юугаар гаргаж ирсэн болов гэж хараад байдаг л да. Ерөнхийдөө философи нь тэгж явж байгаа болов гэж харагдаад байдаг. За бас яг энэ Христийн шашинтай холбоод Библийн бас одоо юу гэдгийг шин болон хуучин гэрээтэй ингээд нэг юм төлөөлүүлж ингэж харж болохоор байна л да. Тэгэлх юм бол Жан Вальжаны дүр бол одоо эцэг хүү ариун сүнс гэж юм 3 үе байгаа шүү дээ. Эцэг гэдэг бол ертөнцийн эзэн буюу одоо нөгөө Авраам ч гэдэг юм тэр үеийн хүмүүс. Цаашлаад хүү гэхээр Иесус Христийг хэлээд за одоо бид нар бол ариун сүнснүүдийг амьдарч байгаа л да тий. Тэгэхэд Жавер бол хуучин гэрээний борхон нэг илэрхийлж байгаа мэт хуулиар шийдэх ёстой гэж. Вальжан бол шинэ гэрээний бурхан. Хайр өршөөлөөр уучлах гэдэг юм уу. Цаашлаад яг үндсэн зохиогчийн философи болон хувь хүний мөн чанарын хувьд бол Хьюго мөн чанарыг хүний мөн чанар өөрөө сайн юм аа. Хүн өөрөө сайн байхаар ингэж төрсөн юм аа гэж тодорхойлдог. Харин нийгмийн нөлөө, системийн доголдол хүнийг муу зүйл түлхдэг. Угтаа бол хүний оршихуул сайн байхаар гэж байгаа маа гэж тий. Тэгэхээр тухайн нийгэм л хүнийг муу зүйл рүү түлхдэг гэдгийг Жан Вальжанаар жишээлбэл муу үйлдэл хийсэн ч гэсэн угтаа бол сайн хүн, Фантин бол нийгмийн хохирогч, Жавер бол хуульд сохроор захирагдсны хохирогч, Тенардиа бол жинхэнэ муу санаатай хүн ч гэдэг юм. Нийгмээсээ болоод л одоо тийм болж байгаа шүү дээ. Вальжан бол яг сайн хүн мөртлөө тэг өлсөж өгөх юм уу те сайн хүн. Би сайн хүн шүү дээ ер нь талах хулгай хийх буруу шүү дээ гэж өлсөж өгөх гэсэн зүйл байхгүй шүү дээ те. Тийм учраас яг нийгэм ийм үйлдэлүүдэд хүргэж байна гэж. Хүн бол нийгмийн тол юм аа гэж те. За ингээд ер нь ингээд цаашдаа яг ингээд шовдор хүмүүс ингээд яриад байх юм бол маш ингээд нарийн деталь нэг хүний хэлсэн үг нь хүртэл маш их зүйлийг бодогдуулах үз ийм гүн ухааны хийгээд уншихад хүнд маш тийм олон талын дөрүүдийг олон мэдрэмж ойлголтуудыг өгөх ийм том чухал зохиол юм аа. Тэгээд яг таны хэлдэгчлэн зөвхөн хүн өөрийнхөө төлөө амьдарч ажиллаж явбал юунд дутгах юм бэ? Харин бусдын төлөө, нийгмийн төлөө, сайн сайхны төлөө чиглэгдсэн зүйлс үн цэнтэй босуу гэдэг бас том санаа гарч ирж байна гэж. Энэ шовдор хүмүүс зохиол 1862 онд хэвлэгдсэн даруйдаал Европыг довслогсон. Ер нь шууган тарьсан. За ер нь Виктор Хьюгогийн хувьд одоо энэ зохиолоо биелэг за тэр арлууд дээр бичсэн. За Францын хувьсгалын дараах нийгмийн байдал бүтэц. За мөн одоо 19-р зууны үеийн ядуурал анги давхархын ялгаа тэрнээс үүдэж бий болж байгаа зөрчлүүд тэ гадуурхал. За мөн одоо шүүх хууль ёс. За тэдгээрийн төрийн гэх юм уу да. Одоо удирдах албаны ч гэх юм уу те. Харгас хандлага те одоо ямар нэгэн ёс суртахуунгаар шууд одоо ёс суртахуунгүйгээр хүнд одоо шийтгэх гэж яарах гэдэг юм те. Ерөнхийдөө нэг юм тухайн үеийнхээ их олон хүмүүсийн бас дотор байсан, эмзэглэж исэн, анзаарч исэн, харж исэн тэр сэдвүүдийг л одоо юу гэдэг нь уран зохиолын аргаар философик шингээсэн уран зохиолын аргаар л одоо
маш сайн гаргаж ирсэн юм уу гэдэг. Энэ Виктор Хьюгогийн шоудр хүмүүс гэдэг энэ роман бол Францын тухайн үеийн нийгэмд өөрөө асар том нөлөө үзүүлсэн юм одоо үйл явдал болсон гэдэг. Тэгээд энэ дээрээс үндэслээд бол ер нь бол Францын шоронгийн тогтолцоондоос өөрчлөлт гарсан гэж байгаа. Тэгээ ялангуяа одоо ямар хүнийг нэг шоронд нь хийх тийм ээ. Ямарыг нь одоо хийхгүй байх юм. За тэгээ сүм хийдийн үүрэг юу байх юм. За тэгээд нийгмийн халамж гэж одоо байх хэрэгтэй юм уу байх ёсгүй юм уу гэдэг ч юм уу. За мөн одоо эмэгтэйчүүдийн боловсрал яаж яригдах юм. Хүүхдүүдийн боловсрал яаж яригдах юм. За ер нь бол эмэгтэйчүүдийн хийх шүүмжлэл ер нь бол ингээд нэг юм Францын дараах тэр энэ зохиол гарснаас бол Францын нийгэм эргэж одоо өөрийнхөө байгаа байдлыг л нэг толдож харсан юм бол гэж харагдаад байдаг л да. Тэгэхээр энэ нөгөө номны нийгэмд үзүүлэх нөлөө ач холбогдол нь маш том байгаа байхгүй тий. Жишээлбэл нөгөө Ницшегийн нэг философийн номноос бол мөрөд дайн гарчдаг ч болж. Ер нь үндсэн одоо тэр санаа нь бол тэр онол дээр л суурилж байгаа шүү дээ тий. Америк иргэний дайн гэсэн тэр нэг хиний Beaches of Hayret-ийн л Uncle Tom's Cabin шүү дээ. Ер нь ямар сандаа ямар авир юм бэ? Abraham Lincoln ч тэгсэн байгаа шүү дээ. Нөө жижигхэн шавилгаан биетэй хадагтай байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд гарын бариад тэгсэн байдаг шүү дээ. Бүхэл бүтэн үндэсний хоёр угаад хуваахад хүргэсэн энэ дайныг эхлүүлсэн чинь та байсан юм биш үү гэдэг шиг тий. Тэгээд тэр номноос л ерөнхийдөө дайны юу эхэлсэн шүү дээ. Гэх мэтчлээ ингээд ерөнхийдөө ингээд бас энэ Виктор Хьюгогийн бичсэн шоудр хүн бол бас л одоо Францын нийгмийн тухай үедээ ер нь Франц жилтгүүдээ ер нь баг Европыг тэр чигээр ноцлогсон юм л үйл явдал болсон л да. Тэгээд энэ үчнөө Европын хаврын хувьсгал гэл ингээл энэний чинь өмнөхөн гарч байгаа шүү дээ чинь. Зохиолч нь 62 онд гарсан 1862 он гэдэг чинь энээс өмнө 1848 оны хаврын хувьсгал гэж Европ чинь тэр чигээрээ онцлсон шүү дээ. Европын хувьсгалч гэж бас ярьдаг. Тэгэхээр ер нь энэ Франц ч өөрөө тэгээд нөгөө Франц өөрөө бас юу юм л да. Европын ялчгүй соёлын өлөг юм л да. Одоо олон талаараа. За яг мундаг улсууд байгальтад Австрич гэдэг юм уу. Тэгтээ Франц бол ялчгүй одоо нөгөө тухайн үеийн Франц одоо яг энэ Виктор Хьюгоос өмнөх үеийн Франц ялангуяа тэр хувьсгалт Франц үе гэдэг бол Франц ч одоо нөгөө хин идэр байла гарч иж байгаа шүү дээ. Дэни Дидро, Шарль де Монтескье, тэ одоо Жан-Франсуа Мари Волтер тэ элдэрчин гарч иж одоо шүүмжлэл сэтгэлгээгээ бичиж эн чинь л одоо Француудыг их ингэж өдөөж өгч ирсэн. Нөгөө гуманизма бичиж ирсэн тэ. Тэгэхээр эндээс үзлээл ингээл юмнууд маань яваад байгаа. Тэгэхээр ингээд Францын нийгмийг бол ер нь Францууд ч өөрсдөө бас хувьсгалж их дуртай. Үзэл бодлоо чөлөөлт илэрхийлдэг юм амаг бардам ард түмэн юм тийм ээ. Тэгэхээр яг энэ Виктор Хьюгогийн шоудр хүн бол яг л энэний л нэг юм тусгал гэж. Тэгээ Европыг бол яалтч бас өөрсдөө их онцгой нөлөө үзүүлсэн юм л юу байгаа юм л да. За тэгээд уг бүтээл маань дэлхийн 50 гаруй хил дээр орчуулагдсан. Тэгээ маш олон 100 сая хувь борлуулагдсан. Утга санаа философи нь үндэс угсаа хэл шашин улс төрөөс үл хамаарч бүх хүмүүст хамаатай зүйл байсан учраас маш амархан түгэхэд бас том түлхэц болсон. За цаашлаад за театр, кино, хөгжмийн зохиолд нөлөөлсөн гэж. Театрын тайзанд бол 1980 онд анх Францад мюзикл болж тавигдсан юм байна. 1985 онд Лондонд англи хэлээр дуулагдсан мюзикл тавигдаад өнөөг хүртэл дэлхийн хамгийн олон жил тоглогдсон мюзикл болж байна. За мөн олон улсын тайзнуудад 1000 гаруй удаа тавигдсан. За кино урлагт бол 1935, 58, 78, 98, 12 онуудад нийт 10 удаа дэлгэцсэн бүтээл болсон. Сүүлийн 12 оных дээр нь Anne Hathaway тэгээд нөө Danish Girl дээр тоглодог залууч нь Marius болоод Hugh Jackman тоглоод гэх мэтийн том жүжигч байдаг шүү дээ. Anne Hathaway чинь юу яадаг баг шүү. Энэ кинонд тоглоо шилдэг эмэгтэй туслах жүжигчин ч үлээ шилдэг туслах дүрч үлээ Оскарын шагнал авсан байдаг шүү дээ. Ер нь яг энэ 12 онд энэ шоудр үнэ яг хийсэн кино бол мюзикл киноны хувьд болохоор 8 номинацид нэр дэвшээд тэндээс 4 ч вэ, 3 ч вэ, 3 гэдэг баг шүү. Авсан байдаг. Нэлээд алдартай болсон байдаг. Бас хөгжим жүжигийнх нь дуунууд нь жишээлбэл I Dreamed a Dream, One Day More. Тэгээд Do You Hear the People Sing. So одоо тэгээд нөө юу яавал YouTube дээр хайгаад Do You Hear the People Sing гэд хайх юм бол маш гоё ингээд яг тэр хувьсгал хийж байгаа ингээд тугаа ингээд бандуулж байгаа. Do You Hear the People Sing гэж юм юу. Тэгээд хайгаад үзэх юм бол HBO дээр бас гарч байгаа ийм мюзикл байгаа. За тэгээд мэдээч хэрэг
дэлхийн зохиолыг дагсан шүүмжүүд байна. За ихэнхдээ бол сайшаасан шүүмжүүд гарч ирнэ. За тэгээд дөрүүд нь бол одоо ч гэсэн Франц хэлтнүүдийн хувьд бол үгүй наад үйлдэл чинь хит шавер шиг үйлдэл байна да. Хитрхи ингэж хуурай дүрм дагаад байгаа юм шүү. Ингэж өөрчлөж болох ч юм биш шүү. Гэх мэтийн те. Миний охиныг битгий казет шиг хүмүүж үлдэр гэлтэй нэг. Тэгэхээр Франц хэлэнд бас энэ дөрүүд нь нөлөөлсөн гэж үндсэндээ. Баярлалаа Дэлгэр хата үнэхээр сонирхолтой байлаа. Энэ зохиолыг 2 удаа уншиж байсан. Нэг нь одоо 10 жил байхдаа уншиж байсан. Нэг нь одоо их сургуульд ороод оюутан байхдаа уншиж байсан. Хоёр өөр дүр тийм юу мэдэрсэн одоо мэдрэмж мэдэрсэн гэх юм уу да. Тэгээд ялангуяа сүүлд уншихад бол нэлээд амттай байсан. Тэгээд яг дахиад уншсан юм шиг бол ер нь нэлээд юм одоо айгүй олон зүйл бодуулсан юм л гайхамшигтай. Өнөөдөр ч гэсэн энэ роман бол өгт үнцний алдаагүй заавал унших ёстой сонгодог зохиолууд энэ тоонд бол Виктор Мари Хьюгогийн шовдор хүн бол багтдаг, шовдор хүмүүс бол багтдаг. Тэгэхээр манай үзэгчид, сонсогчид маань бас ихэнх нь уншсан баг. Тэгээд уншаагүй бол заавал уншаарай гэж бас хэлмээр байна. За ингээд Дэлгэр хоттой баярлалаа. За дараа нь ямар зохиол дээр ер нь ажиллах вэ? Одоо тэрийг бас нэг юм манай сонсогчдод бас нэг жоохон амтлуулах маягтай тий. За бид нар чинь Ирланд, Шотланд гаралтай Америк зохиолч. За Эрнест Хемингуэй Америк. Даниэл Дефо англи болчлоо. Оросоос чинь Достоевский явчлаа. Одоо Испани хэлтнүүд рүү орох цаг болсон бахаа гэж бодож байна. Тэгэхээр магадгүй Габриэл Гарсиа Маркесийн 100 жилийн ганцаардал байж. 100 Years of Solitude буюу тэр ганцаардал. За тэгэл манай нэг найз хэлж ирсэн. Ном унших ном байна вэ гэхлээр би 100 жилийн ганцаардал гэсэн. За энэ чинь намайг ганцаард олчих гэдэг. Тэгээд үнэхээр бас Колумбийн зохиолч Габриэл Гарсиа Маркесийн 100 Years of Solitude буюу 100 жилийн ганцаардал гэдэг гайхалтай зохиол. Бидний хувьд бол шал өөр ертөнц. Тий. Шал өөр бичлэгийн хэв маяг. Манай дээр Пабло Неруда байна тийм ээ. Их мэтчлэн гэрэг. Кимбо орчуулгаар хүргэх баха. Тэгээд тэр гэж бодож байна. Тэгээд бас яриадах юм бол маш олон өөр зохиолууд бас байна л да. Орсоос л гэж ярихад одоо тэр ялангуяа Толстойн Крейцерийн санаат гэж Крейцерова санаата гэдэг тэр нэмхэн нэг юм 100 хуудастай 150 хуудастай ном хэрнээ маш тийм хүчирхэг санааг агуулсан. Хэрвээ тэрийг ярих юм бол ер нь баг нийгмээр нэг суужгаад хайр дурлалын талаар ер нь яг моногам гэр бүл гэж байд юм уу гэдэг ингээд ярилцаад суугаар хэмжээний тэгэхээр магадгүй Крейцерийн санаат ч гэсэн Марксийн дараа баг ярил зүгээр юм болов уу гэж бодод байна л та. За баярлалаа. За ингээд ирхэн үзэгчтэй энэ удаагийн Фрим подкастын уран зохиолын задлан дугаар маань, ээлж дугаар маань Францын алдар зохиолч Виктор Мари Хьюгогийн Les Misérables буюу шовдор хүмүүс гэсэн зохиолоор та бүхэнд хүрлээ. Мэдээж сонирхолтой байсан байх гэж би найдаж байна. Ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.